Сайн бацгаана уу? Бодлын тэмдэглэлийн маань энэ удаагийн дугаарыг инхүү эхэлж байна. Сонсогч танд яг энэ цаг үеийн мэндийг хүргэж байна. За намайг Дулмаа гэдэг. Сайн уу Лори байна. За юун төрөнд манайхаа уучлаарай. Би одоо өнөөдөр ингээ ханиадтай байна. Тэгээд хоолой маань жоохон сөөсөн байна. Ойлгоорой. Өнөөдөр бит хоёр нийгмийн стандарт буюу матриксийн талаар ярина. Бид нар матрикс дотор амьдардгүү. Матрикс гэж юу юм бэ? Матрикс бидэнд хэрхэн нөлөөлж идэм бэ? Яаж матриксаас гарах юм бэ гэх мэтлэн сэдвүүдийн хүрээнд ярилцах болно. За тэгье. За матрикс гэдэг нь одоо нэгэсэндээ бидрийг энэ нийгэмд нөгөө яаж амьдрах, яаж бодох те одоо юу сурах ч гэдэг юм ингээд бидрийг нэг юм зааварчилгаанд оруулж ингэж нэг стандарт тогтоосон энэ байдлыг хэлнэ гэсэн үг. Энэ амьдралд одоо яаж амьдрах тухай биднийг заадаг яг нэг юм хайрцагт оруулж байгаа. Ийм нийгмийн тогтолцоог матрикс гэдэг. Хүн ерөөсөө анх төрсэн цагаас эхлээл одоо энэ нийгмийн одоо стандартад нийгэмд яаж ингэж зохицож амьдрах талаар заалгаж идэг тий. Гэр бүл, тэгээс цэцэрлэг, сургууль гэдэг ингээд амжилгаар ороод явдаг. Бид нар яг нөгөө нэг өөрсдийнхөө энэ матрикс дотор байна гэдгээ ерөөсөө анзаардаггүй тий. Яг л бид нар ингээд анх төрөлтөөл энэ матрикс дотор байсан. Тэгэл яг л энэ хууль дүрмийн дагуу явах ёстой тий. Юу гэдэг нь төрөнгөтэй шууд ингээл хүмүүс чинь одоо ээж аав нь эмээ өвөө нь тэр чигээр яг энэ нийгмийн тогтоосон стандартад ингэж амьдардаг болохоор бид нөр өөрсдийнхөө яг энэ матрикс тунд өсч бодж ин гэдэг ерөөсөө анзаардгүй байна л да. Тэгээ ерөөсөө яг л ийм байх ёстой гэж ингэж бодсоор агаад насанд хүрчдэг. Яг энэ стандартуудыг биднэрт ингээд анзаарахгүйгээр буюу биднэрт нөгөө анзаарахгүйгээр яг ингээд бидний амьдралын хөвшил болгоо суулгацсан. Гэтэл яг ингээд сүнснээс эрэлт явагдаад ингээд бүгдийг анзаараад ирэхээр энэ бүгд чи ерөөсөө яг юуны тулд байгаад байгаа юм те. Энэ хүмүүсийг ерөөсөө ингээд юу гэдэг нэг юм баригдмал буюу хүмүүсийн оюун санааг ерөөсөө тэлэх зорилготой биш те. Яг л нэг хайрцагт хийгээд ерөөсөө өөрсдийн гэсэн нэг тийм стандарт тогтоомготой тэрүүнд л ингээд төвлөрүүлэх зорилготой. Одоо жишээ нь бид нар сургууль сурах хэвээр, сургуулаа төгсөөд ажил хийх хэвээр, ажил хийгээ мөнгө олох хэвээр, мөнгөтэй болоо байртай олох хэвээр, машинтай олох хэвээр гэл ерөөсөө юм анхан шатны хэрэгцээг хангахын тулд л ингээл яг энэ өөрийн мэдлгүй энэ матриксийн заасан замаар л одоо энэ стандартын дагуу л яваад идэх тий. Тэгээ одоо яг тэр нөгөө стандартад нийцэхгүй болонгууд бусдад одоо гадуурхагдаж эхэлдэг тий. Одоо жишээ нь одоо ингээ 30 наснаас өмнө хүн гэрлээд хүүхэдтэй болох ёстой ч гэдэг юм уу. Яг нэг тийм нэг нэгдсэн нэг ойлголт байдэн штэ тий. Хизээч тэр цаасан дээр ингэж бичигдээгүй мөртлөөсөө ингээд автоматар хүмүүсийн тархинд бүр суудсан. Тэгэнгүүтээ одоо нөгөө синглчүүд чинь цагаан сар мараар айлд очихор чинь л нөгөө хүнтэй сууснаа гэдэг. Тэр асуултанд хариулах болдог. Тэгээд энэ нь болохоор сүулдэ одоо нөгөө сингл байгаа хүмүүс маань өөртөө санаа зовж эхэлдэг тий. Яна би хүмүүсээс өөр амьдраад байна. Би одоо хурдан хүнтэй сууж хүүхэд гарахгүй бол би оройтлоо. Гэт ингээд өөрийгөө өөрөөр мэдэрдэг. Тэгээд энэ стандартад нийцэхгүй болоод ирэнгүүт одоо гадуурхагдах тэр юм руу орчдөг. Тийм бид нар яг л ингээд өөрсдөө ч мэдлгүй бас өөрсдөө ч анзаарахгүйгээр энэ стандартыг бие биендээ тогтооход тэгээд тэрүүндээ бие биенийгаа тулган шаардаад идэг тийм. Тэгээ энэ нь эсэргээрээ бидрийг бүр яг ингээд нэг юм харахны тойрогт оруулчихж байгаа байхгүй юу? Ерөөсөө чи юм байх хэвээр, чи тийм байх хэвээр, би юм байх хэвээр гэдэг ингээд нэг юм өөрсдөө ч анзаарахгүйгээр бие биенийгаа юм нэг юм багалзуурсан, барьсан маягтай болгочдөг. Тэгээ яг тэрүүнгээр нь байхгүй болоод ирэнгүүт уурладаг. Гэтэл яг эннээсээ гараад буюу ингээд ухамсарын сэрэлт явагдаад, сүнсний сэрэлт явагдаад ирэхээр ягаад ч юм бид нэр шал өөрөөр сэтгэж эхэлдэг те тарих оюун маань бүгдийг ингээд нөгөө гадна талаас нь хараад эхэлдэг. Яагаад бид нэр сурах хэвтэй? Яагаад бид нэр ажиллах хэвтэй юм? Яагаад бид нэр хүнтэй суух хэвтэй юм те? Гэтэл энээс өөрөөр бид нэр амьдрах боломж байсан юм байна штэ гэдгийг ингээд арай өөр өнцгөөс хараад бүгдийг ингээд гаднаас нь хараад эхэлдэг те. Ер нь яг өөртөө анх яаж энэ матрикс байна гэдгийг анзаарч исэн. Тэгээд яг хизэнээс энэ чинээсээ гарсан юм ч гэдэг юм те. За яг анх болохоор
их сургууль яг төгсөж исэн. Би нөгөө багш мэргэжлэр төгсөж исэн. Тэгэнгүүт миний ээж болохоор бас багш хүн байдаг. Тэгээд яг намайг төгсөж явах үед болохоор манай ээж тэтгэвртэй гарч исэн. Тэгээл ээжигээ харж явах үедээ болохоор надад ингээд амьдрал жоохон сонин санагдчихсэн. Яг юун сонин санагдчихсэн бэ гэхээр би одоо ингээд ээжгээ насаараа багшлаад тэгээ яг ээжгээ ингээд тэтгэврт гараад тэгээд амьдрал бол яг ингээд хэвийн сайхан үргэлжлээл явах юм байна. Гэт би өөрийнхөө ирээдүйг ээжээсээ харж исэн. Тэгэл ингээд хүн ингээд яг ингээд сургууль төгсөөд насаараа ажиллаад тэтгэврт гараад ингээд бурхны орн руу нэгээрээ ингээд зорцгоодгоо. Энэ нь ингээд амар сонин утгагүй юм шиг санагдчихсэн. Хамгийн анх бүгд яагаад яг энэ амьдралын хэв маягаар явах хэрэгтэй юм болоо? Би арай өөрөөр амьдрах хэрэгтэй юм шүү. Би ямар ч ийсэн ээжгээ амьдрахгүй дээ гэж бодож исэн. Тухайд болохоор манай ээж зүгээр энгийн сайхан хүн байгаа шүү дээ. Амьдрал нь одоо бусдаас дээрсэн ч юм байхгүй, доордсон ч юм байхгүй. Яг л энгийн дундаж. Тэр үед болохоор яг тэр зүйлийг мэдэрч исэн. Тэгээ ингээ нэг хэсэг ажилд орлоо, ажиллая гэд явж явах үед болохоор манай одоо их сургуулийн ангиас 25 хүүхэд төгсөж исэн багш мэргэжлэр. Тэгтэл нэг гарын 5%-нд багтгал нэг хэдхэн хүүхэд яг мэргэжлэрээ ажиллаж исэн байхгүй юу. Тэгээ энийг ингээд харж байхдаа хүн ер нь яах гэж их сургууль сурд юм бэ? Яг ингээл мэргэжлэрээ ажиллахгүй байсан бол яах гэж тэр 4 жилийг харин одоо мөнгө төөрөг цаг хугацаагаараа ингээд шатаад ингээд байх хэрэгтэй юм бэ? Ер нь их сургууль сурах тийм чухал биш юм биш үү? Заавалчгүй мөр замаар явах байсан бол заавалчгүй нэ багшийн мэргэжлийг сонгоол ингээл хайрын цаг хугацаагаа алдах хэрэггүйсэн штэ гэд тэр үед бас бодож исэн юм байна. Тэгтээ ерөөсөө үйлдэл хийж байгаагүй те бодож ирсэн юм. Тий үйлдэл байхгүй ч ерөөсөө тэрийг ер нь ингээл амар сонин санагдал яваад байгаа штэ. Тэгээд яагаад ингэдэм болоо? Ер нь ямар сони юм бэ? Хүн ингээ заавал их сургууль сурах албагүй юм биш үү? Би ер нь хүүхдээ заавал тэгж их сургуульд сурмуур гэж хэлэхгүй гэж ингэж бодож исэн тухайд юм. За миний хувьд болохоор би ер нь аль 10 жил байхын л ер нь энэ яагаад сурах хэрэгтэй юм гэдэг юм юуны тухай бодож исэн юм. Тэгээ одоо ингээ эргээд бодоод хахад бас л энэ матриксийн тухай л боддог байсан юм байна. Би ер нь яг юм өсвөр насн дээр буюу нэг 5 6 дугаар ангиас эхлээд яагаад ч юм ер нь нэг юм сурах айгу дурггүй хөөхтэйсэн. Би яагаад заав сургуульд явах хэрэгтэй? Сурахгүй би өөр юм хийж чадна штэ ч гэдэг юм уу те. Тэг ингээл багш нарын ярьж байгаа юм хумыг ингээл эргээд бодоод тахна. Яагаад энийгээ зүгээр амар амархан тайлбарлчих юм ийм ядаргаатай урт сунжирсан юмар тайлбарлаад байгаа юм болч гэдэг юм уу. Ингээл энийгээ ингээд дотроо зөвхөн өөрөө өөртөө асуугаал үед одоо жоохон болохоор би матриксийн тухай бодож ин ч гэдгийг мэдэхгүй байгаа штэ. Зүгээр л би яагаад сурах хэрэгтэй юм? Би яагаад заавал бос чиг сургуульд явах хэрэгтэй юм? Би сурахгүйгээр өөр юм хийж болдгүй юм болов ч гэдэг юм уу. Ингэж л яг нэг өсвөр наснаас эхлээд 5 6 дугаар ангиас эхлээд боддог байсан. Тэгэл их сургууль ч гэсэн яг ингээд бас л стандартын дагуу нийгмээс өгсөн шалгалтын дагуу чи сургуулаа төгссөн одоо их сургуульд орох хэрэгтэй гэсэн тийм л төрмийн дагуу орсон. Тэрнээс л яг өөрийнхөө хүсэл сонирхлоор ч юм уу би ийм хиймээрэн тийм хиймээрэн ийм болмоор энэ гэж юусоо орж байгаагүй. Тухайн үедээ Есүс шалгалт төгсөн чинь хамгийн өндөр оноо нь топ физикийн хичээл дээрээсэн. Тэгэл тэр 2 оноогоор л юусэн ингэж гүйж явж байгаа л сургуульд орсон. Тэгээ сургуульд орохдоо ч гэсэн яг л энэ бодлууд байсан юм ерөөсөө үйлдэл хийдгүү те. Яагаад сурах ёстой гэдгээ ингэж өөрөөсөө асуудаг гэрнээ би үйлдэл хийдгүү өөрийгөө энэ ерөөсөө тэр матриксаас гаргадаггүй байсан байгаа байхгүй юу. Зүгээр л тэр стандартын дагуу за сурах ёстой. За их сургуульд орох ёстой. За ямар ч хэлсэн төгсөх ёстой. За төгснөхийн дараа ямар ч хэлсэн хүнтэй суух ёстой юм байна. Ажилд орох ёстой юм байна ч гэдэг юм ингээл цаанаас нийгмээс өгсөн бараг бүх стандартыг би өөрийнхөө бие дээр туршсан. Гэхдээ тэр нь ерөөсөө ингээд гарах ёстой гэдгээр ерөөсөө өөрөө ухамсарлахгүй байгаа штэ. Зүгээр яагаад гэж асуусан ер нь ухамсарлахгүй. Тэгсэн ер нь ингэж юм хүчилж хийсэн зүйл. Тийм одоо ерөөс ямар ч тийм одоо нийгмийн энэ тогтоосон стандарт гэдэг юм чинь ерөөсөө ойлголт байхгүй байгаа штэ тий. Зүгээр л ингээл энэ нийгмийн байж байгаа байдлыг харахаар л амар сонин санагдаал ингээл яагаад гэдэг асуулт ингээл байнга л явдаг гэсэн юм байна тий. Одоо энэ матриксыг болохоор биднэрт одоо зааж өгдөг те нийгмээс одоо ингээд бид дээр нөгөө юун дээр өмнөх подкаст дээр хэлж ийсэн те
16 настай хахад нэг их хурлын гишүүн манай сургууль дээр ирэл амжилт гэдэг тухай бид нар зааж өгч ирсэн. Амжилттай явбал сайн, амжилттай явбал одоо хүн шиг амьдрах юм байна гэдэг ойлголтыг зааж өгч ирсэн. Тэгээд ерөөсөө энэ амжилт гэдэг зүйлийг ингээд суулгацсан. Тэрнийг би амжилттай явах хэрэгтэй гэсэн одоо тэр сэтгэхүйгээрээ одоо сургууль төгссөний дараа ингээд ажил дээр одоо ингээд байнга л одоо тэр сэтгэхүй маань дагаж явж исэн гэсэн үг. Амжилтанд хүрэх юм бол би яг хүн шиг амьдрах юм байна гэсэн сэтгэхүй. Энэ болохоор бас л нэг одоо тэр тавьж өгсөн, зааж өгсөн тэр стандарт байгаа таахгүй. Тийм бид нар яг анзаарахгүйгээр угаасаа л энэ матрикс дээр ингэж амьдраад байдаг байгаа байхгүй тий. Угаасаа энийг одоо энэ нийгмийн стандартыг хэн бий болгож ийнө гэхлээр угаасаа энэ нийгэм өөрөө тий. Тэгээ дээрэс нь гэр бүл, аав ээж, найз нөхөд тий. Одоо бидний эргэн тойронд байгаа одоо юу гэдэг сошиал медиа гэдэг нийгэм өөрөө энэ матриксыг буюу энэ стандартыг бий болгоод ингээ хүчээр бий болгодог тий. Чи хөөрхөн байх ёстой. Чи мэдлэгтэй боловсралтай байх ёстой. Чи сургууль сурах ёстой. Чи хүнтэй суух ёстой. Тэгээ Монголд ялангуяа чи 30 хүрэхээс өмнө хүнтэй суух ёстой. Чи 30 хүрэхээс өмнө карьертэй болцсон байх ёстой. Чи 30 гарчвал бараг бизнестэй болох ёстой ч гэдэг юм ингээд нийгмээс бид нар тийм хүчилсэн стандарт тогтоогоод байдаг. Тэнгүүд бид нар өөрсдөө тэр стандартандаа одоо дарамтлагдаад нэгэсэндээ бусдад хүлээн зөвшөөрөгдөхөөсөө айсандаа болоод ерөөсөө энэ матрикс дээр байгаа анзаарахгүй ингээл төрхөөсөө эхлүүлээл өхөн хөтлөө ингэж явсаар байгаа л дууст юм байна. За миний хувьд болохоор одоо яг энэ матриксыг яг бие дээрээ мэдрээдээс нь болохоор яг нөгөө нэг амьдрал утгагүй юм шиг санагддаг байсан тэр үе юм байна гэж одоо бодоод байгаа байхгүй юу. Одоо ингээ хүн харахад бүх юмтай тий. Одоо хүний амьдралдаа хүсдэг бүх юм байгаа ч гэсэндээ ямар нэг юм зүйлээр дутаад исэн. Тэгээд тэрийгээ өөрөө ойлгодоггүй. Тэгээ одоо нийгэмд ингээл хүмүүсийн байгаа байр байдлыг харахтаа ч гэсэндээ ингээл ойлгодоггүй байсан. Тэгээд би одоо хүмүүсээс өөр байна. Би асуудал бол надад байна гэж ингэж боддог гэсэн юм билээ. Тэгээ одоо яг тэр нийгмийн стандартад ингээл нийцээл яваад байгаа штэ тий. Одоо ингээл өөрийн хүсээгүй ч гэсэн ямар ч лесний мэрэгжилтэй боллоо. Тэрөөр ингээд ажиллаа. Тэнгүүд яг л миний зүйл миний юм биш байна гот ч н одоо ингээд нөгөө мэрэгжил одоо ажилласаа ингээд таашаал авч чадахгүй тий. Ял юм шиг ингэж хийдэг. Зарим хүн бол бүр тэрнийг ингээд хийсээр л явдаг тий дургуйч гэсэндээ ингээд. Тэгээд одоо нөгөө яг одоо нийгэмдэр гараад одоо энэ ажил дээр гараад ирэнгүүт чинь одоо нөгөө нэг бус хүмүүстэй одоо нөгөө байгаа одоо эд зүйлсээрээ бас ингээд өрсөлдөж эхэлдэг тий. Би одоо ямар ч гэсэн нэг хүн шиг харагдахын тулд би нэг байртай ямар ч гэсэн байх хэвээр. За цуслангийн байшинтай байх хэвээр ч гэдэг юм. Эсвэл машинтай байх хэвээр. Ингэжээж би нэг хүний тоонд орох гэдэг. Би ядаж сүүлийн үеийн гар утастай байх хэвээр ч гэдэг юм. Яг энэ нөгөө стандартуудыг ингээд өөртөө шингээгээ тэр стандартад нийцгээд ингээд явах тусам тэрэнд нь хүрэхтэй болохоор айгүй баяртай байгаад тэрэнд хүрчих юм бол би жаргалтай болчих юм байна гэж ойлголттой байдаг гэсэн тий. Тэгээ нөгөө одоо хүссэн зүйлүүдээ ингээд аваад биелүүлээд явж явах үедээ болохоор нөгөө нэг хайж исэн аз жаргал маань биш байсан байна гэдгийг ингээл алхам тутамдаа ингээд мэдэрч исэн. Би талархалгүй хүн юм уу? Надад одоо миний хүний хүсдэг одоо бүх юм байна. Тэгтэл би юусоо энд таалархаж мэдэхгүй байгаа. Би ер нь муу хүн юм уу гэж бас амар эргэлзэжсэн өртөө. Энэ бүх зүйл байгаа ч гэсэндээ яагаад ингэ надад ийм хоосон санагдаад байгаа юм бэ? Би яг юу хүсэж байна вэ гэл яг энэ асуултыг өөрөөсөө тавьж исэн. Харин яг энэ үеэс л яг бид нөгөө нэг хайрцагнасаа гарч сэтгэх буюу яг матриксаас гарах ёстой юм байна. Бид нар энэ нийгмийн стандартад нийцүүлж амьдрах ёсгүй байна гэдгийг хүн ер нь ухамсарлаж эхэлдэг юм шиг байгаа юм тий. Тэгээд яг энэ матриксаас ингэж гарахгүй ингэж яваад ахаар хүн ер нь ингээд өөрийнхөө мөн чанараас холдох буюу нэг хитрхи юм материалист буюу нөгөө эдийн шуналтай болчдөг тий. Тэгээ энийгээ хүн өөрөө ингэж анзаарахгүй явсаар агаал тийм байх ёстой, ийм байх ёстой гэл энэ үндэ явсаар агаал тийм болчдөг юм байна. Тэгэхээр яг бид нар өөрсдөөсөө буюу анзаарахыг ингэж өөрөөсөө эхэлснээр яг энэ хайрцагнасаа гарч сэтгэх буюу нийгмийн стандартаас
холдож эхэлдэм байна гэдгийг ингэж анзаарч эхэлсэн байгаа. Өмнө нь болохоор ингээл хайр цагнаасаа гарц итгэж, хайр цагнаасаа гарц итэг гэл амар олоодаа сонсч ирсэн мөртлөө хайр цаг гэж юу юм бэ? Яаж тэрнээс гарц итэг юм бэ гэл айгу боддог гэсэн. Тэгээ яг энэ сэрэлт авснаас хойш болохоор ингээд харах өнцөг 180 өргөжлөгдөөд тэгээд ингээд ийм одоо тий Матрикс дотор бид нэр байсан байна гэдгийг бүр жинхэнэ утгаар нь ойлгоод тэгээ заавалжгүй энэ одоо нийгмийн тогтоосон стандартад нийцэх гэж амьдрах шаардлагагүйсэн байж тээ. Бид нэр ингээ одоо хуурамч зүйлд ингээл хөтлөгдөөд тэр нэг юм бодлын шорон гэх юм уу тий сэтгэлгээний шоронд ингээд байсан байж тээ гэдгийг ойлгох үедээ болохоор маш их эрхчлөөг мэдэрч исэн. Харин тий бас нөгөө Монголоос гарснаас хойш бас ингэж анзаарах бас нэг арай өөр болсон тий харах өнцөг маань. Жишээ нь Монгол дотор байхдаа бол яагаад гэдэг асуултандаа ингэж дарагдаж ингэж нөгөө болохгүй байгаагаа мэдсэн ирнэ тэрнээсээ гарахаараа ерөөсөө олохгүй байсан. Тэгсэн чи яг ингээ Монголоос яваад буй ингээ гадагшаа гарсан чи яагаад ч юм бас нэг юм юмныг гаднаас нь хараад байгаа юм шиг бас мэдрэмж төрчихсэн тий. Надад лав тэгжсэн. Ингээл одоо л яг гадааддаа болохоор ингээ Монголыг нөгөө сошиалчлал харж байгаа штэ. Тэгэнгүүт ингээ нөгөө айгүй их юм харьцуулт явагдаад тэгээ яг тэрнээс эхлээл анх яг ингээд бид нар чи яг ингэж буруу нийгэм дотор буруу амьдарч байгаа юм биш үү гэдгийг бас энд ирснийхаа дараа бас нэг тэгж анзаарчсэн байна. Тэгээ яг миний хувьд бас яг адилхан юм байна нэрээ. Яг гадаадд ингээ гарч ирээд Монголын Монголын нийгмийг харж байхдаа нэрэл яг хайрцагын дотор байгаа хүмүүсийг гаднаас нь яг харж байгаа юм шиг яг тийм мэдрэмж төрж исэн юм байна. Харин тий яг тэгжсэн. Тэгээд дээрэс нь нөгөө ер нь Монголд байхад биднэрт ерөөсөө яг энэ нийгмээс гарах буюу хайр цагнаасаа давж сэтгэх боломжийг ерөөсөө нийгэм маань өгдөггүй юм байна гэдгийг бас анзаарсан тий. Яг тэгэхээр энд болохоор ерөөсөө нийгэм нь хүнийг нөгөө чи тийм байх ёстой, ийм байх ёстой гэж шаарддаггүй те. Жишээ нь сургуульд ч гэсэн хүүхдийг 1-р ангидаа хүүхэд уншиж, бүрэн гүйцэд уншиж сураагүй бол чи унших ёстой гэж юусоо тулгдаггүй те. Зүгээрээ хүүхд чинь уншиж сурна гэл жишээ гэх юм бол манай том хүү маань 2-р ангийнхаа хавраал дөнгөж уншиж сурсан заяа. Энд юусоо ингээл бэлтгэл ангид явж байгаа штэ. Бэлтгэл 1 2 гэд. Тэгээ би чинь бэлтгэлийн төгсгөлөө үсгээ мэдчихэв үү гэхэлэр мэдчихэв. За яг юу Монголоос ирсэн гадны орчин тасаагүй байж магадгүй. За яг одоо уншиж сурлан дараа жил уншаа сурчих байх гээл. За 1-р ангид бүтэн жил явлаа. Бас л уншиж сурдгүй. Би чинь бүр гайхаад. Тэгээ багшаас нь асууж байгаа байхгүй. Манай хүүхд юу н хичээлдээ хэр байна аа? Ерөөсөө ингээд уншиж сурахгүй байна. Одоо хүртэл үсгээ мэдж байгаа нь ямар ч үг уншихгүй байна гэл. Гэсэн чинь багш нь зүгээрээ танаа хүчтэй айгүй сайн байгаа үсгээ мэдж байгаа. Зүгээр л хүүхдтэй боломж өг хугацаа өг. Битээ санаа зов. За гэл. За тэгэл 1-р ангид дуустал 2-р ангид орлоо. 1-р улиралт дууслаа. Бас л уншдаггүй. Ерөөс ингээл 3 үсэг байх юм бол 3 үсгийг л уншина. 3-аас дээш үсэгтэй буюу үг мөгрөөс уншихгүй. За тэгээд 1-р улиралт дуусаа 2-р улирал эхлээ хавар боллоо. Хавар нь би багшаас нь за манай хүүхд одоо хүртэл уншиж сураагүй. Одоо энэ сургууль төгсгөж юу н сурах болов? Энэ хүүхд юу н сурд юм уу гэсэн чи санаа зовлгүй танаа хүүхд айгүй сайн байгаа. Битгий санаа зов. Тэгсэн чи яг 2-р ангийнхаа яг хавар буюу бараг сургуулаа төгсөх үе 4 сард нэг мэдсэн чинь айгүй өөрхөн уншдаг болсон. Годомжинд явдсан чинь надад чи бүрстэ лаг уншиж өгөөл тэгснэ. Нөгөө энд метронд нөгөө нэг сурчлагын самбарууд байдаг ш. Тэр мэрэж айгүй уншиж өгч мөгөл би тэг хүү чи уншдаг гэсэн ямар мундаг уншдаг миний хүү гэл тэгсэн чи анхаан би уншдаг гэл. Тэгэл ингээ бодоодсэн чи ер нь энд яг тэгдэм байна. Хүмүүсийг ерөөсөө юм хайрцагт оруулдаггүй юм байна. Яг ингээ өөрийн хорон таавар нь орчд юм байна. Тэг ингээд багасаа ингээд өссөн хүмүүс чи ерөөсөө ингээд би юм байх ёстой, тийм байх ёстой гэсэн стандарт байдгүй болохоор айгүй чөлөөтэй сэтгэдэг те. Айгүй задгаа сэтгэдэг болчт юм байна. Гэтэл Монголд маань бүр шал эсэргээрээ те. Хүүхдийг бүр 1-р анги бэлтгэл анги 1-р анги бараг сургуульд орохоос өмнө уншаа сургацсан байдаг те. Тэгээ тэр нэг 35 үсгийг чинь уншуул гэж бид нэр гэртээ бүр яаж хүүхдэд тамалдаг вүлээ те. Бүр хэрүүл задаан болдог. Гэтэл яг ингээд бид нэр өөрөө ч мэдлгүй энэ матриксыг ер нь бий болгоод идэм байх те. Энэ стандарт энэ нийгмийн шахалтыг яг бид нэр ингэж өөрсдөө бий болгоод идэм байх гэдгийг ингээд
Яг энд ирснийхаа дараа бүр ингээ маш ихээр буюу маш тодор ингэж анзаарч эхэлсэн. Тэгээд за Монголд авах хугацаанд болохоор түрээ албаа гэх чинь одоо цалингаар ингээ явж байгаа штэ тий. Ер нь бол өнөө маргаашаа яйда гэл ер нь цалингаас цалингийн хооронд ингээд яг тэр үед болохоор ингээд хүн илүү дутуу юм бодох тийм ямар ч нөхцөл байдгүй юм байна л да. Одоо амьдралд нь одоо асуудал маш их байгаа болохоор ялангуяа одоо санхүүгийн асуудал их байгаа болохоор яг тэр асуудлуудаа шийдэх гээд ингээд сатаараад ингээд явж идэг. Тэгээ нөгөө манай одоо юунод ер нь бол энэ улс орныг удирдах байгаа энэ удирдагч нар болохоор нөгөө гидсийн одоо хоосон байх юм бол одоо тэр удирдахад амар гэд тэгдэж штэ юу гэдэг лээ нөгөө нэг хан шиг ингээл бөөнөр нь ингээл удирдахад амар гэд тэр бол өстэй яг яалтчгүй үний юм байна гэж бодсон. Тэгээд нэг одоо ийшээ ирээд нэг ажилтай байхад л ямар ч байсан нэг юм амьдрал нэг хангалуун болцдог штэ тий. Тэгэнгүүт арай нэг өөр юм бодож эхэлт юм штэ. Ер нь энэ матрикс одоо энэ үед энэ илүү дутуу юм бодох тийм зав чөлөө тэг болоод ирэнгүүт яг тэгжээж л ер нь бол энэ бүхнийг бас ойлгосон юм болоо да гэж бодсон. Нэг ясандаа бас нөгөө эрх мэдлтнүүдний нэг тоглоом гэх юм уу да тий. Энэ матриксийн нийгмийн стандарт гэдэг бол за ялангуяа ядуу буурна орнууд буюу ингэж хөгжиж яваа орнуудын анзаараад тахад яг улс төр буюу яг эрх мэдлтнүүд албаар бидрийг энэ хайрцаг дотор байлгаад байдаг юм шиг санагдаж байгаа байхгүй. Монголд бид нөр өөрсдөө л яг энийг өөрсдөө анзаарч энэ хайрцагнасаа гарахгүй бол угаасаа энэ анзаарах сөхөөг энэ нийгэм маань биднэрт өгөхгүй. Та байрны лизинг те нийгмийн стандартад нийцхийн тулд та байр авах ёстой. Тэрийг та лизингээр буюу банкнаас зээл авч авах ёстой. Зээл хүсчиж авах ёстой те. Тэгэнгүүт бид нэр ерөөсөө ингээл сар болгон цалингаас цалингийн оронд ерөөсөө тэр банкны зээлийг төлөхийн тулд амьдраад байдаг. Гэтэл яг ингээд цаагаараа тэр зээлийг олгож байгаа одоо юу гэдэг тэр байрыг олгож байгаа энэ бүх одоо юу гэж чинь нийгмийн энэ бүх стандартыг чинь дээрээс буюу эрх мэдлтнүүднээс л биднэрт албаар энийг өгöd байгаа л гэсэн үг. Юу яаж байгаа шүү дээ. Одоо энэ банкны зээл гэдэг чинь тий хүмүүсийг бол нэр үнэхээр бүр ингээд өөрсдийнхөө төлөө ажилуулж чадчих штэ тий. Ямар өндөр хүүтэй билээ. Тэгээ нэг зээл авсан баха тэрийгэ төлөхгүй л яаж ингэж махарч ажилдаг вүлээ тий. Тэгээ нөгөө нэг хүссэн өөрийнхөө хүсээгүй ажлыг одоо хийгээл явж идэх чи одоо нэгэнт зээл авсан юм чинь тэр одоо юуны урхинд нь орсон байна штэ тий. Тэгээд одоо урхитуулаад одоо мэдээж яхаа зээл авах нь хэрэгтэй л байсан бах тий. Тэгтээ яг нөгөө нийгмийн стандартад нийцэх гэж одоо янз бүрийн эд баялагийг бүтээх гэж ч юм уу тэр зээлийг авсан байж таарах гэдэг тий. Тэгэхээр яг нөгөө тэр нийгмээс тавьж байгаа стандарт чинь л бидрийг яг ийм байдалд оруулаад байгаа юм байна гэдгийг бид нар анзаарах хэрэгтэй болчиход байгаа юм. Тэгээ манай энэ хуучин одоо нүүдэлчин энэ ахуй өөрөө ямар сайхан юм бэ л гэж одоо сүүлийн үед бол маш их бодож байгаа. Тэгээ одоо Монголд очил хөдөө очиж амьдрын л гэж одоо бодоод байгаа ш нэрээ. Ямар ч одоо энэ нийгмийн стандартад орох шаардлагагүй тий. Бүх зүйлээ ингээл өөртөө үйлдвэрлэл бүх зүйлээ малаасаа гаргаж авдаг ч гэдэм. Тэгж бодоод байгаа. Тий. Одоо нэрээ Монголд бол нэрээ хамгийн гоё амьдарч байгаа хүмүүс л ер нь малчид гэж хараад байгаа ш тий. Тэнд юусоо хин нэгэн таалагдах гэсэн хүсэл алга тий нийгмийн стандарт алга хин нэгний дээр гарах гэсэн ерөөс нийгмийн стандарт алга тий байртай болъё машинтай болъё гэсэн ерөөсөө тийм нийгмийн шахалт алга тий. Тэгэхээр яг Монголд бол үнэхээр мал дээр байгаа хүмүүс л үнэхээр яг өөрийнхоороо байна уу даа л гэж бит хоёр хараад анзаараад байгаа. Гэхдээ яг энэ анзаарахыг бид нөр өөрөө хүсчил ингэж анзаарахгүй бол угаасаа энэ матрикс дотор байгаа хүмүүс бол ерөөс анзаарах сөхөөч өгөхгүй. Бараг та тэнд ажиллаа хийгээд тэр цалингаас цалингийн орон зөвхөн тэр лизингээ төлөөд өдөр тутмынхаа амьдралыг яах вэ, маргаашхаа хоолыг яах вэ гэд ингэж явж байгаа нь цаагаараа тэр эрх мэдлтнүүдэд маш том боломж тий бий болгож байгаа гэсэн үг. Нэгсэндээ та өөрөө мэдлгүй л энэ харахны тойрог орчиж байна л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бид нар яаж эндээс гарах вэ гэхлээр ер нь ингэж анзааргаа нэм тий та яг өнөөдөр яг яаж амьдарч байна.
гэдгээ анзаарах хэрэгтэй. Тэгээ дээрэс нь яг өөрийнхөө чаддаг, мэддэг одоо дотроосоо буюу мөн чанараасаа хүсдэг тэр мэрэгжлэл сонгох хэрэгтэй. Тэр чаддаг зүйлээ тэр ажиллаа л хийх хэрэгтэй. Тэгжээш л та яг ингэж нийгмээсээ гарч ер нь арай өөрөөр сэтгэнэ. Тэгээ бас энэ урлагийнхан бол яг нөгөө өөрийнхөө мөн чанараас буюу яг юм язгуураараа ингэж сэрцэн яг өөрийнхөө авьяасаараа ингэж амьдарч байгаа энэ хайрцаг дотор байдаггүй юм хүмүүс анзаараад хад дийлэнх урлагийн яг ингэж өөрийнхөө авьяасаар явж байгаа хүмүүсийн хайрцагнаас ер нь гадуур амьдраад байгаа юм шиг харагддаг Тийм. Тэгээ одоо хүн болгонд одоо ингээл төрхөөс нь одоо өгөгдсөн нэг өгөгдөл гэж байдаг тий. Тэгээ яг тэр өгөгдлийг нь одоо ингээд манай монголчууд бол дээр үед болохоор ингээд нөгөө 7 хавртын шинжээ гэж хийдэг байсан. Тэгээ тэр нь болохоор одоо хүүхдийг 7 настайд нь одоо ингээд шинжээд ер нь ямархуу төрлийн авьяастай юм байна гэдгийг ингээд тодруулаад тэр чиглэлд нь одоо багаас нь ингээд сургаад явдаг. Энэ болохоор өстэй хамгийн зөв санагдаад байгаа байхгүй. Одоо болохоор тэр зүйл бүр ингээд алдагдсан, мартагдсан юм болчиход байна шүү дээ, тий. Тэнгүүт одоо ингээд ямар ч одоо математикийн сонирхолгүй хүүхдийг одоо аваачиж математикийн сургуульд сургаад одоо ингээд хүсээгүй юм хийлгээд байна шүү дээ, тий. Ээж аав нь бүр автоматар энэ хүүхдийг сайхан амьдруулахын тулд, боловсралтай болгохын тулд заавалчгүй энүүгээр явуулна гэл одоо ингээд нөгөө матрикс дотор орчоод ингээд хүүхдийн ирээдүйг ингээд баллаад байгаа. Тэгээ яг тэр хүүхдийн өгөгдөл юу байна вэ гэдгийг эртнээс нь ингээд доош тодруулаад одоо яг манай нөгөө хөгжин бүжгийн сургууль шиг тий багаас нь яг ингээд мэрэгжлийн чиглэл рүү ингээд чиглүүлдэг. Яг ийм болгохын сан гэж бас их боддог. Тэгэх юм бол одоо яг л багаасаа тэр өгөгдөл гэдэг чинь шал өөр шүү дээ тий. Одоо юмыг ингээд зааж өгөхөд орхноо тэр хүүхчин хүлээж аавн. Тэгээ тэрэндээ улам их одоо мундаг суралцсан. Тэгэнгүүтээ өөрөө ч гэсэн маш их дуртай тий тэрэндээ бүр ингээд сэтгэл зүрхээрээ ингэж ягаад цаанаасаа бүр ингээд нөгөө сүнснээсээ бүр ингэж суралцдаг тий. Тэгээ яг ийм байлгахын сан гэж боддیں۔ Бид хоёрын хувьд болохоор нөгөө өөрсдөө яг энэ нөгөө матриксаас ингээл гараагүй мдээгүй багтаа ингээд нөгөө хүүхдүүдэд өсгөөд эхэлсэн болохоор яг ингээд одоогоор л яг ингээд ажиглаж байгаа те яг юунд авьяастай байна, юуг ингэж илүү ингэж хийхлээрээ ингэж ад жаргалтай илүү чин сэтгэлээсээ хийгээд байна гэдгийг ингэж ажиглаж анзаарч эхэлж байгаа яг тэр чиглэлээр нь явуулахыг хичээж байгаа. Тэгэхээр сонсож байгаа хүмүүс ч гэсэн байх юм бол яг нөгөө 7 хаврын шинжээг тэг хүүхд дээрээ бас хийж туршиж үзэж болно тий. Жишээ нь яг бүр багаас нь тэр чи яг юугаар нь шинждэг үлээ. Одоо бүхэл нөгөө хүнтэй харилцаа ямар байна? Тэгээ сэтгэн бодох чадвар хэр байна? Сонсгол ямар байна? Тий хурд хүч ямар байна? Айдас одоо айхаараа ямар реакц үзүүлж чинь ч гэдэг юм нөгөө төрөл бүрээр л ингэж яад юм хэлээ л дээ. Тэгээ Монголд болохоор нөгөө гэрлийн өргөний бөөнөр бол тэр юг хийд юм билээ. Тэгээд ер нь цаашдаа ингээд боломжтой бол ингээд ийм одоо шинжээ хийдэг ийм багш нарыг бэлдээд те ийм маасаар нь ийм байлгуул их гоё юм да гэж бас боддیں۔ Тий харин бид хоёр гэхдээ айгүй их тиймэрхүү юм боддог тэгэл Монголд исэн бол ингэхээс махтаа тэгхээс махтаа гэж боддیں۔ Гэхдээ ер нь сонсогчд маань ер нь ихэнх дандаа Монголоос эдэгтэй бүгдийг анзаарсан бол тэгээд дээрэс нь бага насны хүүхдтэй бол тий эртнээс ер нь яг энэ өөртөө ингэж гоё шинжээд те тэр 7 хаврын шинжээг хийлгээд ингээд явал бас бид нэр заавал хүүхдүүдэд нийгмийн стандарт нийцүүлэх гэл энэ матрикс л ингээл хүчээр оруулах гад байх ерөөсөө ямар ч шаардлага байхгүй те бид нар ингээд өөртөө баг энэ матрикс дотор ингээд хүчээр шахуу байгаад ингээд насанд хүрсэн хүмүүс тэгээд одоо л энэ матриксаас ингэж гарч байгаа сэгж байгаа хүмүүс болохоор одоо яг энэ лөө ингээд хүүхдүүдэд бас яг адилхан замаар ингээд төлөхөд оруулчихна гэдэг бол үнэхээр хайран бас харамсалтай санагдаад байгаа. Тэгээ ер нь аль болох л өөрсдөн шигэ байхгүй тул тэгэл ингээл бас хичээгээл замаа засгаад л хичээгээл явчихин тий. Хүмүүс одоо яагаад энэ матрикс дотор гацчаад ингээд гарч чадахгүй байгаад идэм бэ гэдэг талаар ярих уу? За тэгэхээр яагаад гацсан байдаг вэ гэхээр ерөөсөө л нөгөө нэг нийгмээс гадуурагдах шүүмжлэлч гэдэг юм уу тий. Иннээс болоод бас нөгөө айдсаасаа болоод гацсан байт юм байна. Айдас гэдэг чи яг үнэн шүү дээ тий. Би одоо бусдаас өөр байх юм бол намайг хүмүүс шүүмжлэнэ гэсэн тэр айдас одоо тэндээ гацаал ингээл тэндээсээ гарч чадахгүй байхад нөлөөлт юм байна л да. Саяны ярьсан шиг тий
одоо ингээд заавалчгүй их сургуульд сурах хэрэгтэй юм шиг тий. Хэрвээ одоо ингээд их сургуульд сурч чадаагүй бол тэрэндээ ингээд бусдаас өөрийгөө мэдрээд шүү дээ. Өөрийгөө дутуугаар мэдрээд байдаг. Эсвэл одоо хүнтэй одоо суугаагүй хүүхэд гаргаагүй бол өөрийгөө дутуу мэдрэн тий. Би одоо бусдаас өөр штэ би нөгөө стандартт нь тэнцээгүй байна гэд өөрийгөө одоо дутуугаар мэдрэнэ. Тэгэл одоо бусдын эдэлж хэргэлдэг тэр байр машиныг одоо зээлэрч болсон авч иж хүний нүдэнд би нэг хүн шиг харагдах юм байна гэл тий. Үгүй болвол би одоо намайг одоо юу гэх болоо. Тэгэл одоо сүүлийн үеийн гар утсыг авч иж хүний нүдэнд нэг хүн шиг харагдах гэдэг ч гэх юм уу. Энэ одоо яг юу вэ тий? Тэгэл энэ бүх стандартад одоо нийцгээл ерөөсөө маш их тийм айдас гэх үү, шаналл гэх үү яг тийм юмыг дагуулаад яваад идэм юм л да. Тийм. Ерөөсөө энэ бүгд чинь л бидрийг яг ингээ матрикс дотор ингээ гацаагаад байдаг үйлдэлүүд юм байна. За тэгвэл энэ матрикс дотроос ер нь яаж гарах вэ гэхэлэр та ерөөсөө л энийг ухамсарлах ёстой тий. Та яг өнөөдөр яг хэрхэн яаж амьдарч байна вэ гэдгийг нэг өөрөөсөө асуугаад тэгээд өөрийгөө ер нь таньж мэдхтэй яг юунд авьяастай юм тий. Ер нь яг ингээд анзааргаа нэмчих юм бол энэ бүгдээс гарчин тий. Бит хоёрын хувьд ч гэсэн яг энд ирснээс хойш ингээд ухамсарын тэлэлт явагдал эхэлснээс хойш л яг бүгдийг яг нөгөө харьцуулахаас эхлээл яг энэ бүгдийг анзаарч эхэлсэн юм байна тий. Энэ матрикс гэдэг чинь ийм биш дээ. Бид нар яг ийм юм дотор ингэж анзаарахгүйгээр амьдраад ирсэн юм биш дээ л гэдгийг ингэж ухамсарлаж анзаарч эхэлсэн. Тэгээ энд юу н бас нэг гоё юм нөгөө хүүхдийг 10 жилээ төгсөнгөө чи заавал их сургууль сурах ёстой гэж шахдаггүй тий. Чи 25 нас хүртэл өөрийнхөө хүссэн юм хий. Хүсвэл сур тий. 10 жилээ төгсөөд чи ямар мэрэгчлээ сурмаар нь эхлээд 1-2 жил ажиллаад үз. Тэрний дараа сурах хүсэл төрүүл сур гэж мэгээд энд юу н ингээд нийгэм нь айгуу гоё ийм нөгөө хүмүүсийг яг юм задгаас сэтгэхэд буюу энэ хайрцагнаас гарч сэтгэх тэр бүх боломжийг өгдөг юм байна. Гэтэл яг манай нийгэм бүр шал эсэргээр бүр ингээд ямар ч боломж өгөхгүйгээр шахаад идэм юм тий. Аль дээр үед нөгөө 99 онд гарч ирсэн нөгөө Matrix гэд киногаа штэ тий. Тухайд ингээл бүр жоохон ч биш тэрийг үзэж байхдаа зүгээр л амар тийм фантазны амар тийм одоо зүгээр юм уран зөгнөлт нэг юм бодит бос тийм л кино үзэж байгаа юм шиг санагддаг байсан бол одоо ингээл өнөөдөр үзэхдээ болохоор энэ бид нар чинь нээштэй энд унтж байгаа юм шиг тий ямар ч юм ухаан мэдрэл байхгүй гэр зүгээр л энэ нийгмийн энэ стандартад нийцгээл ингээл яг л ийм нэг санаа өөрийн гэсэн ухамсаргүйгээр ингэж амьдарч явж исэн тэр тухай харуулсан биз дээ. Тэнд болохоор нэг Нео гэдэг нөгөө залуу байсан шүү дээ нөгөө гол дүрийн. Тэр болохоор одоо ингэж сэрж байгаа байхгүй тий. Бодит амьдрал гэж юу юм бид нар одоо Matrix дотор зүгээр ингэж унтаж исэн биз дээ. Тэгээд хамгийн түрүүнд сэрж байгаа тэр залуугийн тухай гардаг тий. Тэгээд одоо яг энэ сүнсний сэрэлт чинь болохоор яг л тэр мэдрэмж байсан нөгөө нэг хаана ямар юунд одоо бид нэр амьдраад исэн бэ гэдгийг маш сайн ухамсарлаж ингэж ойлгосон. Тэгэл ерөөсөө маш тийм одоо нөгөө бодлын шоронгоосоо ингээл гараад маш их эрхчлөөг мэдрээд тэгээ заавалчгүй одоо хүмүүсийн стандартад нийцэх гэж ингэж амьдрах ёсгүй юм биш үү гэд ингэж ойлгож илаа. Тэгээ энэ нь болохоор маш сайхан байна. Одоо тэгээ энэ 25 он болол маш талархууштай сайхан жил байлаа. Тэгээд яг л яалтчгүй ингээл одоо чи жишээ нэгэл 10 жилээс ингээл мэдрэмж чинь ингээл хилээд байна штэ тий. Энэ бүх юм чинь ингээд буруу яваад ишөө гэл. Тэгэл яг мэдрэмж үнэхээр яг үннийг хэлж байгаа зү ер нь бол тий. Яагаад ийм байгаа юм болоо гэл гайхаад штэ тий. Гадаад орчныг хараад мэдрэмж маань ингээд зөрчилдөөд штэ тий. Тэгээд нөгөө тархин ойлгохгүй ингээд ер нь юу болоод байгаа юм бэ? Ер нь ямар нэг юм буруу байна гэдгийг ингээл дотор мэдээд байгаа мөртлөөсөө яг юу болоод байгаа ингээл тархиараа ойлгохгүй тий. Тэгэхээр яг л нөгөө энэ бүхний ард нөгөө мэдрэмж болол яг л үнэн хэлсэн байгаа байхгүй юу? Чи юм Matrix дотор яваад ишүү гэл дотроос хэлж байгаа тий. Тэгээд одоо та одоо ингээд яг дотроос чинь ингээл одоо ингээд шал өөр мэрэгжил ажилдаа явж байгаа ч гэсэндээ ингээл би одоо тийм мэрэгжилтэй байсан бол гоё яахгүй юу? Тэрүүгээрээ явсан бол гоё л ах байсан ингээл дотроо нэг ингээл бодоол яваад идэг те та зүгээр зориг гаргаад
одоо тэр зүйлийнхаа төлөө ингээд үйлдэл хийх хэрэгтэй тий. Одоо миний хувьд жишээ нь би ингээд миний мэдрэмжэнд болохоор одоо ингээд би чи урлагийн хүн шүү дээ гэсэн мэдрэмж өгөөсөө байдаг. Тэгэнгүүт би одоо ингээд шал өөр юм хийгээ явж шít. Тэгээ ингээд харамсаад бүр хөвшин настай болсон хойноо ингээд харамсаад ярьж яхын дээр үү эсвэл одоо ингээд бас ингээд суралцаад яг өөрийнхөө дуртай юмар ингээд явах нь зүгээр юм уу гэл яг энэ асуултан дээр бас ирж байгаа байхгүй юу. Тэгэл яг энэ зоргийг гаргах л айгүй чухал юм билэ. Тийм, ер нь л өөрийнхөө мэдрэмжийг ил гаргах, бүх мэдрэмжээ чагнаж сонсох нь л маш чухал тий. Бид нар яг өөрийн мэдлгүй л энэ мэдрэмжүүдээ дарчаад ерөөсөө анзаарахгүй яваад байдаг. За тэгэхээр матрикс гэдэг бол энэ нийгмээс тогтоогдсон стандарт буюу одоо бичигдээгүй хууль гэж хэлж болно. Тэрийг ингээ хүмүүс хүссэн хүсээгүй нийгэм итгэхэд л одоо ингээл дагаал явж идэг. Тэгэхээр одоо та яг өөрийнхөө хүслээр амьдарч гин үү? Эсвэл яг энэ нийгмийн тогтоож өгсөн стандартад нийцгээд ингэж явж гин үү гэдгээ өөрөөсөө асуух хэрэгтэй. Хэрвээ та яг өөрийнхөө мэдрэмжээр, өөрийнхөө хүслээр ингэж амьдраагүй байгаа бол та одоо зогсоод өөрөөсөө маш сайн асуугаарай. Тэгээд та яг юу хүсэж гин вэ? Та яг юу мэдэрч байна вэ? Та яг өөрийнхөө амьдарч чадж гин үү гэдгээ нэг эргцүүлээд бодоод үзээрэй. Тэгэлгүй ах уу. За тэгээд бит хоёрын хувьд нэг матриксын тухай ойлгосон ойлголт, нийгмийн стандартын тухай ойлгосон ойлголтоо нэг та нартайгаа хуваалцлаа. Ойлгомжтой ярьж чадсан үгүй юу тийм бас. За тэгээ хоёлаа ингээ өнөөдрийн ногоорыг тосох уу. Сонсогч та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ таалагдсан бол лайк болон subscribe дарж дэмжээрэй. Дараагийн дугаар уулзлаа. Түр баяр таа.